нь дайчин ирсэн тэр дөрөвдүгээр тэр байдлыг одоогийн байгаа орчин үетэй гоё ингээ хостууд ингэж явах юм бол бас яагаад болохгүй гэж тэгээд ядаж тэр хүн байхгүй ч гэсэн тэр хүнийг ингээд гоё тусах ингээд нэг зориулаад ялтан гिचидаа гэсэн тийм бодлоо юусэн хичээсэн. За юуны төрөнд хоёлаа ярилцлага инх оргил гэдэг хүн хинбэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд хаана төрж өсөв? За мөн спортын гараага хаанаас эхлэв? Зя нэг Батруугийн инх оргил гэдэг алимутланы тамирчин эмжил чемпионшип холбооны 66 кг-ийн 2 удаагийн авраг. За тэгээд Ротуан шоуны ялагч одоо Азийн One Championship холбоонд тоглож байгаа юм тамирчин байна. Би Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн. За ээж бол Ховд аймгийн Бонд сумын харьяа. Бол Ховд аймгийн Эрдэнэ бүрэн Ховд сум харьяа. За тэгээд дундаас насны майлын 2 дахь хүн байна. Дээр нэг ахтаа дороо нэг дүүтэй. За тэгээд багнаас бол Ховд аймагт төрж өсөж тэгээд хурдан мөрөөнал одоо Монгол хүүхдүүд адил тийм хөө байдлаар өссөн. Тэгээд 10 жилээ Ховд аймгийн 3 дугаар жил төгсөөд Улаанбаатарт 2006 онд ирсэн. За тэгээд 2006 онд ирээл ажил төрөл хийгээл нэвчлээ сургалт хийгээл тэгэл их өнөөдрийн байдалд ирсэн байна. За спортын гарах юм бол Ховд аймгийн спортын ордонгоос анх чөлөө төвхөр эхэлж исэн. Гэхдээ яг ч юм таеквондо спорт руу шилжиж орсон. Тэрнээс анхыг тулааны спортын гараа эхэлж исэн. 2012 онд би нэг хөдөө байрлаж ажилладаг нэг юм ажилд ороод одоо оюутлахын жими фитнесийн багш. Тэнд ажилд ороод тэгээ багшийн нэг ууган шив галаагийн залуусаа танилцаад тэгээд анхыг халимтланы одоо навраг манай чадан намраг багш дээр авч танилцуулж ирсэн. Тэгэл анх ингээ багшийг авчаал. Тэгэл ингээл хөл гараа юм хаалттай. Яг ингээд жигэн нэг тийм дайчин нэг тийм хүний шинж бүрдсэндээ тэгэл хүзүү гэл харахаар нэг эмгтэй хүнийг харахаар айгүй тийм нэг өөх яасан гоё эмгтэй гээл тийм ингээд нуруу туруу гээл хардаг шиг яг багшийг хараад хөлийн яс тэр яа гэтэл нуруу ингээд хүзүү ингээд бүдүүндээ яг тэр зат түүний шинж бүрдсэн дээр тэгвэл яаж юм гоё за ингээд зодтолдог бол игээл тэгэл орж осон. Тэгтээ мэдээж замд нь шантарсан. Тэгээд өөрийгөө болно гайгүй тулдаг гэж бодож байсан ч бас үгүй байсан. Аюу олон тийм замднаас шантраад хайсан юм хүн бас байгаа. Яг үнэхээр шийдсэн 2016 оноос яг ингээд үнэхээр шийдэл барьж байгаа л тий. За миний чадах яг одоогоор миний чадах юм бол яг л энэ юм байна. Тэгэл тэрийг барьж байгаа л. Тэгээд яг 27 онд шууд ингэж орсон. Тэгээд мэргэжлийн түвшинд ирэхэд бэлтгэл хийж ингэж явах юм байна. Нэг ингэж чадах юм нэмэл багшид байгаа л тэгэл. Тэгээд өнөөдөр явж ирсэн. Эхлээ торлдогс гайгүй тийм том холбооноос тоглох гэрээ агуулад ингэ явж байна. I just wanna stay bad, stay mad, chip on my shoulder cause they treat me like an outcast. I ain't gonna take that, stay back, I'll be swinging hard till the hits come in all caps. За тэгэхээр хоёлаа дараагийн асуултанд оръё. Маш олон таны тулааны одоо бэлгүүдийн доорх сэтгэлээс би уншиж ирсэн юм л та. За энэ хүний царай зүс, урт ус, сахал махал юу н байгаа байдал нь яг мэрэгжлийн тулаанчих шиг байна гэд тийм сэтгэл юу амар их байдаг. Тэгэхээр таны хувьд яг тулалдахдаа имижээ бүрдүүлж гэнэ үү? За эсвэл угаасаа таны байгаа нь юм уу? Яг бас жоохон тулаантай холбоотой гэж болно. Тэгээ бас би бас жоохон юу байгаа гэдэг нөгөө жоохон тийм түүхэн талын бас жоохон унших дуртай байхгүй. Тэгээд яагаад ч юм нөгөө бас одоо харьцуулт байгаа шүү дээ. Одоо 13 дугаар зууны үеийн Монголын хувь сэргийн мандалтын гоё үе тий. Тэр дайчин ирсэн тэр дөрөвдүгээр тэр
байдлыг одоогийн байгаа орчин үетэй гоё ингээ хостуулж ингэж явах юм бол бас яагаад болохгүй гэж тэ. Тэгээ бас давхар ингээ толдоод явж байгаа юм чинь энэ тулаан чинь нэг бодлын бас нөгөө одоо дэх үед бол дайм байлдан болоод байгаа шүү дээ. Тэрийг одоо орчин үе болонгууд нөгөө спорт болгоод спортоор нөгөө орон хооронд өрсөлдөг болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр дайныг спорт руу гаруулаад одоогийн энэ тулдаанаараа бас дэх үеийн дээр Баатар тэр дайчин тэр шаныг одоо энэ тулдаанаараас харуулж ингэж байх тийм хөөс жоохон зоригтой байгаа. Тэгээд тэрний өдөрөх бас энэ дэх үед нь бас сал үссэн их тийж аваад идвэсэн шүү дээ тий. Тэгээд бас жоохон бас уурлаад айлс жоохон ахгүй жоохон явуулж үсэх гэдэг. Энэ бол яг нэг сахалтай хамаагүй яхаар яагаад ч би нэг тийм айц бахта ялгадал тийм хөө юм бахта одоо санагдаад байдаг шүү дээ. Ихтэй хүн аймын гоё болчихсон. Тийм байвал бас айгүй тийм гоё харагдах юм байна гэл. Юу ч нэг хэсэг тийм төмөрийн штанг мэддэг спорт айгүй дурлсан шүү дээ. Тэгээ нэгэн хэсэг бас хотын орон тэмцээнээс орсон бас өөрөө төрүүлж өгүүлээд бас тийм ажиллагаа гарч ирсэн. Аймаг болчихлог нэг тийм гоё зодтолтой байж болохгүй гэж гээд бас айгүй хүчний мэдгэсэн чинь. Гэхдээ бас хоорондоо бас жоохон зогццгоо талтай нэлээ. Хит бас болчихсон том болчихсон гэнээс хэрэггүй мэнэдэг амар мэдэрсэн. Айгүй амар зуурсан, амар ингэж цуцсан. Та тэр булчингаа яг яаж алгуулах вэ? Энэ хүчний хөвчлийг шууд болоод ерөнхийдөө юм тайрд нэг жоохон ажиллагаатай тийм жоохон тийм хөөлөх талын мөр шууд болчихсон нөгөө яг бодвилдын тийм паверын маяга болоод дандаа тийм хөнгөн жоон тийм олон төрөлт тасалууд руу шилжээд тэгээд айгүй гайгүй болгочихсон гэх юм. Би ч угаасаа нөгөө хүн яг спортоо дагнаа явах чинь бас мэдээж тэргээр амьдрах хэрэгтэй болно гэтэл бас нэг нөхцөл байдал маань ямар байгаа дээ тэндээ бас уйлдуулж явж штэ. Тэгэхээр заавал ажил юм. Мэдээж ажлыг бол одоо нөхцөл байдал болохгүй байгаа тий. Ажил хийж явна. Ажлын хажуугаар бэлтгэлээ алдахгүй хийн. Тэгээд 2012 онд анх ойдлогод тийм ажиллах фитнесийн багшаар ажиллах боломж олдоод тэрнээсээ ажиллаж байгаа тэндээсээ уурхаар ороод уурхаагаас энэ гүний урахад ажиллаж байгаа оператор болоод оператороос одоо ойдлогын энэ лежитмик шилжин ажиллах боломж олдоод тэгээд хажуугаар бэлтгэл хийгээд яваад байгаа шүү. Тэмцээн борлоонд ороод ингээд байгаа. Тэрийг мэн бас айгүй үнэлээд бас онцлог ажилтан ингээд нөгөө ойдлогын урахач сэтгүүл бас гаргасан байгаа. Яг ажлын хажуураас юм хийж болдсон шүү. Тэгээд өнхий хүсэл мөрөл залуу ингээд хүсэл байгаад тэрэндээ цагаа ингээд илүүдөө цагаа бас илүүдөө хэрэггүй юм зарахгүйгээр хэрэгтэй юм зарж чадах юм бол мэдээж юм боломж байдаг шүү гэдгийг бас харуулж бас юм онцлог ажилтан болгоод гэсэн байгаа. Одоо бас нөгөө яагаад ажлаас хэсэг жоохон орхихоор шийдээд байгаа. Яг тэгэхээр өндөр зэрэглэл тоолох учраас бэлтгэлжилт айгүй тийм чухал хэрэгтэй байгаа. Тэгэхгүй нөгөө 14 оноо яваад ажлаач 14 оноо ирээд гэхээр нөгөө бэлтгэлжилт нэг архихгүй нэгэн төвшөнд байгаа юм л да. Тэнд очиж 14 оноо ажиллаад нөгөө унахгүй барайл бусшин бие яг сэргийжтэл буцаж ажиллах явах цаг болоо тий. Тэгээ энэ бол нэг дундын төвшөнд дундын төвшөнд доошооч юм болоод байгаа. Тэгээ яг өндөр зэрэглэл жоохон яг тийм шилдэгтэй тоглоход бол яалчгүй нэг болохгүй ч байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийдөө ажлаад орхиод яг тулаан дэна хэсэг анхаарлаа хандуулгаар шийдээд байгаа. Би ерөнхийдөө яг юу бодъё нөгөө маш өөрөө маш бэлтгэл сайтай байгаад тэгээд өөрөө маш тийм нөгөө эсрэг тамирчнаас болж үл хохирол баг авч нөгөө эсрэг тамирчиндээ бас тийм хохирол баг учруулж тийм ивэр ялах нэг жоохон тиймхүү тактиктай тоглодог гэх юм уу. Ер нь одоо хэдий тэр нөгөө миний өрсөлдөгч гэсэн адилхан хүн шүү дээ тийм ээ. Тэр хүн бас юу гэж бодож байгааг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ миний үндсэн зарчим болохоор ерөнхийдөө өөрөө бэлтгэл сайтай байна. Тэгээд өөрөө хамгийн тийм бэлтгэл гэмтэл аль болох тийм нөгөө эсрэг тамирчны тэр хүчтэй юмудаа аль болох тийм баг авна. Тэгээд эсрэг тамирчиндээ эсрэг тамирчин өрсөлдөгч тамирчныхаа болжгүй сул тал дээр нь галс ажиллаж хурдан ялах. Тэгэхгүй нөгөө хойдлоос гарчаалаа бэлцэлтэй амар ингээл цогцолцоод би бол жоохон тийм хүмүүст жоохон цогтож арай жоохон өөр арга хөдлөө тоглох юм уу тийм 2016 онд би хөгтөдний тэмцээнээр уушур сандын тэмцээнд орж ирсэн. Тэгэхэд яг толгоонд өвчлүүлээд хадим гэсэн бол угаасаа шууд манраал ингээд сүгдөгч нь шууд ирээл нүдэл дуусах шахах. Тэр нөгөө босцохын босгодлаа гэсэн болохоор тоолж осон. Тэгэхээр нөгөө яг цогцолж яваад байхгүй. Нэг 1-2 секунд ерөөсөө. За 3 секунд байна. Ямар ч нөгөө тийм юу
гар өөр яг ямар ч тийм мэдрэмж авч чаддаг байхгүй ерөөс зүгээр бүх би ингээс сул басдаг байхгүй. Өөр тэгэхээр айгүй тийм хэцүү. Тэгэхээр айлах тийм юмд орохгүй удлах хэрэгтэй. Тэгээд тухай танаас юм. Тэгэл нөгөө шүүгч салгаалт чинь тоглоно ш 1 2 3 4 тэгээд босч ирээ. Тэгээд өгшөлдөө шүү дээ. За хоёлаа тулааны спорт ярьж байгаа энэ сэдв дээр би бас шууд нэмээд асуучих гэж бодож байна. Таны бас сүүлийн тулаан нэлээд ширүүн байсан гэдэг яг тулааных үеэр хэлжсэн шүү дээ. Тэгээ залуу тоглогчтой тоглолоо. Ер нь туршлагаараа л ялж давж гарлаа гэж хэлжсэн. За мөн яг тэр тулааны үеэр та ардын хүү Пүрүү агсанд энэхүү ялтаа зориуллаа гэж хэлжсэн. Тэгэхээр Пүрүү агсны хувьд та гэр бүлийн найзууд байв уу? Зүгээр найз охинтой харилцаатай байсан юм уу? Аль эсвэл тамирчныхаа хувьд хүндлээд яг тийм үг хэлсэн болов? Талгаач Пүрүү төрөөд нэг багшин шавнэр тэгээд клубын найзууд. Гэр бүлийн бол биш. Яг клубын найзууд. Тэгээд хамт бэлтгэл харамс барангийн тэгээд хамт юм яар суун гэж мэдээж агуу татна тийм. Тэмүүт яг тийм хөөцөл тохиолдох уусаа айгүй тийм шогон итгэдэг юм байлээ. Бүр ингээм хамт бэлтгэлийг хамт суугаад ингээд бүр ингээд тэр хоорондоо гэмээр ээжсэн ингээд бүр ингээд хамт спаринг хийгээд ингээд хоорондоо шивүүлсэлтэй ингээд хамраас сарлцаа хоорондоо үзэл тэгэл дуусаад гоё бэлтгэлийн хадлаа ялцаад гоё ингээд сууж ясан хүн чинь гинт нэг тийм сонсохоор ч юм тэгэл юу вэ гэж яаж тийм байх юм бэ гэж бодсон юм лээ. Тэгэл хэсэг ингээд ерөөсөө тэмцээнд орохоо өмнөөс Facebook гэж ухаачлаа тийм мэдээд гараад готлж балтгээл явж байгаа юм шиг. Тэгэл өөр ирэхгүй тэгэл яаж авах гэж нөгөө нэг чинь тэр чинь бас аюул тийм хэцүү байх юм шиг тийм. Тэгэл тэмцээн дээр бас амигчээс тийм хичих шаардлагатай бас тийм үүсч байгаа юм л да. Мэдээж одоо найзынхаа тийм байдал тэгээ бас би ялгадаад бас тийм нэг байдал орохгүй тулд тийм бас ингээд тийм сонсцсон мэдээсэн тэгээ дахиад Монголын тамирчин галаас тэгэхэд бас ялгцлаа гэдэг мэдээ яах юм бол бас тийм онцгой тийм болохоор тэгэхээр хичээж ялах шаардлага үүснэ. Тэгээ хэрэг ядаж тэр хүн байхгүй ч гэсэн тэр хүнийг ингээд гоё тусах ингээд тусгалт ингээд зориулаад ялтаа ингэчий даа гэсэн нэг тийм бодлоо аюулсаа хичээсэн. Харин тэр тулааныхын хувьд бас таны нэлийн залуу хүмүүс байсан юм байсан гэдэг. Тийм энэ хүн Сангиого залуу айгүй тэмдэглэгийн бас нэлийн сайн тамирчтай. Яг нэг өмцөн тасцуулсан хүүхэд нь. Тэгээд one job шивд нийт 3 тулаа гэсэн 3-гийн нийтгүүд дээр дутуу гаргаж ялчаасан. Тэгээд тийм залуу байсан. Тэгээд нэг юм нь болохоор 3 үе дэвжин дээр тулдах нэг үе толдох шагнал байдаг байхгүй. Тэгээ 3 үе тулж үзээгүй. Тэгээ багш тэр нэгээ судлаад дандаа нэгдүгээр үеийн жоо гинт тесэрсэн гинт юмээс хамгаалаад нэгдүгээр үеийн өнгөрчөөд 2 дугаар үеийн дундаас ирэхэд наашин жоохон суучна гэсэн тийм тактиктай байсан. Яг л тэрүүгээр болсон. Нөгөө залуу хөтөч хурдтай байсан. Надаас яачгүй би жоохон хоцорж ажиллаад байсан. Тэгээ 2 дугаар үеийн ирэхэд жоохон хамгаалаад нэгдүгээр үеийн төгсгөл рүү нөгөө 2 дугаар үеийн рүү гарч 2 дугаар үеийн гадсан чинь нүднийх нь харцсан нэгдүгээр үеэрээс арай өөр болсон тий. Жоохон тийм гайхсан. Одоо жоохон тийм одоо юу гэдэг нь гэсэн ис хүчин суларсан тий. Нэгдүгээр үед бол намайг аймаг гэл амар тийм харцтай ингээл яваадсэн. Тэгээд хоёрдугаар үед яг ч юм гараа тартан жоохон гэл ажигласан чи ерөөхдөө болох юм нэхэд нэг 50 буурсан тий. Тэгээд тийм одоо яг явж ажиллах болох юм байна гэл тэгээд ерөөхдөө жоохон шахаж яваал. Тэг бас өөрөө нөгөө юу басан л та намайг сэтгэхээ бассан. Нөгөө тэмцээн болохоос өмнө нэгдүгээр дутуугаар ингээл тий. Тэгээд өмнөх тамирчтайгаа намайг одоо зүрлж мөрлөөл тий. Одоо өмнөх гэсэн чинь бас намайг бас өөрөө хадиндааны тамирч юм шиг гээл тий. Яг үндэ эхлэн бол Сангиогийн бэлтгэж Сангиогийн одоо тэр нас тий. Нас миний тулсан энэ хоёроос өөр зам л өөр шүү дээ. Би бол Сангиог хамаагүй илүү туслах хамаагүй илүү зөндөө хэцүү бэрх ямар байдгийг мэднэ. Төвчээр хатуужлаас ямар байдгийг мэднэ. Хүнд хэцүү байдал ямар байдгийг мэднэ. Ер нь бол нэлийн тийм туршлагаар нэлийн одоо би бол илүү байсан. Илүүгээ мэдж байгаа. Тэгээ Сангиг ярихт нь бол яасан дорцсон байна тий. Хөрчөндөө л гэж бодчихсон. Ерөнхийдөө тэгэл
яг нэг багштай нэг их тархтаар болсон юм. Үндсэн тулааны одоо нэг зарчим эхлээ Монголын авраг болчихоо л гэдэг байхгүй. Манай багш бас нэг нь чи Монголын авраг болж чадаагүй гэж яаж хатшаа тоолох юм те? Яаж хашаа авруулах? Эхлээд Монголын авраг бол за тэгээ авраг бол аврагаа яаж батлах юм те? Хөөж авраг болсон бол аврагаа баталчих. За тэгэх юм бол ядуу гадна ямар шуунууд тоолох те болно. Тэгэхгүй авраг биш үү гэж чи гацаад ингээд тоолох юм бол тэд нэр чамаа яаж үнэлэх вэ те? Тэгээд чи өөрөө авраг шиж яаж тэгж төлөж Монголыг төлөж ингэж тоолох гэдэг юм шиг тийм хүмүүс бас байдаг. Тэгээ ямарчсан би Монголд авраг болсон. Тэгээ авраг юмсан хамгаалсан. Тэгээд бас жоохон тэмцээнэлтэй бас жоохон байхгүй яг гоё юм гэрээ байхгүй жоохон удаж чадтал нөгөө One Championship-ийн Road One шоу гэдэг нөгөө Road One аваад хүрэх зам гэсэн нэг юм Монгол шоу тэмцээнэлтэй. Тэрэнд орох тийм боломжуулдаад тэгээд тэрэндээ орж түрлээл эрхийн аваад одоо амжсан One Championship толтол байж байна. Ер нь холбооноос нь цаашид одоо яг холбогдсон байгаа юу? Одоо он гараад тулаанаа хийн. Үндсэн 2 дахь тулаан. Өмнөх өрсөж 2 үндсэн нэг 3 та хийсэн. Одоо 4 дахь тулаанаа хийх гэж он гараад хийн. Энэ холбооноос санаас нь бас тохируулна. Өөрөө бас бэлтгэл сайтай байгаа шүү. Тулдах бэлэн байгаа шүү. Тэгээ бас мэдээж давхар хэлнэ. Тэгээд уул нь оноос өмнө нэг тоглож гэсэн бодол байсан чи бас арай бас амтсангүй болсонгүй. Тэгээд оны дараа нэг сар ихээр тоглолт байгаа. Дэлхийн аврам аваа тий одоо айгүй тийм мундаг амжилттай хүмүүс яаж удаа чинь жижиг өгч юм шүү дээ. Мэдээж сая өнгөрсөн тоглолтуудаас хүмүүс нэлээд хөрсөн байлээ. Тэгээд гадар явахудаас айгүй мэдээж тулаачтай ингээд таниалдаг. Тэр болгоноос мэдээж гоё урам зориг авна. Баярлалаа сайн мэдсэн сайн гоё тоглосон шүү гээл тий. Хүмүүс тэгч бас бас болж байгаа гайгүй тоглож байгаа. Өгш илүү ахаад сайн хичээл бүр гоё тоглолт бас гарахгүй болохгүй мэн гэсэн бас тийм хариуцлага бас мэдээж байгаа. Дадайвал хөцтвий бодхон нэг дүүд